Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За хүүхдүүдээ тооныхоо ном дэвтрийг гаргацгаая. За багш нь хичээл эхлэхийн өмнө та бүхэндээ нэгэн үлгэр сонсгоё. Бүгдээрээ анхааралтай сонсоорой. Орос ардын үлгэр манжин. Эртээ урдын цагт нэгэн өвгөн манжин тарьжээ. Манжин нь маш том ургаж гин. Өвгөн манжингаа хураахаар талбайд ирээд манжингаа татаад дийлсэнгүй гинэ. Өвгөн эмгэнээ дуудаж гин. Эмгэн наашир энд том манжин байна. Эмгэн ирээд өвгнөөс барээд өвгөн манжингаас барээд татаад дийлсэнгүй. Эмгэн ач охиноо дууджээ. Охин минь наашир энд том манжин байна гэж гин. Охин ирээд эмгэнээс барьж эмгэн өвгнөөс барээд өвгөн манжингаас барээд татаад дийлсэнгүй гин шүү. Охин нохойгоо дуудахаар шийджээ. Нохой наашир энд том манжин байна гэж нохойгоо дуудчихин. Нохой нь хөв гэж хуцаар ирээд охиноос бариад охин эмгэнээс бариад эмгэн өвгнөөс бариад өвгөн манжингаас бариад татаад дийлсэнгүй. Нохой муура дуудчихэ. Муура наашир энд том манжин байна. Муур ирээд нохой ач охиноос охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас татаад дийлсэнгүй. Муур хулганыг туслуулахаар дуудажээ. Яу хулганаа наашир энд том манжин байна гэж дуудахад хулган ирээд муур нохойноос нохой ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас татаад суулж бөөн баяр болж гинэ. Хэрв та нар эв санаа нэгтэй байж чадах юм бол энээс хэцүү ажлыг хийж бүтээж чадна шүү дээ. За хүүхдүүдээ энэ үлгэр ямар үлгэр вэ? Манжин үлгэр. За манжныг хэр том ургасныг эхлээд хэр харсан билээ? Зүйтэй. Өвгөн харсан. Өвгөн хэнийг дуудсан билээ? Эмгэнээ дуудсан. Эмгэн охиноо дуудсан. Охин нохойгоо дуудсан. Нохой муура дуудсан. Муур хулганаа дуудсан. Тэгвэл энэ үлгэрт нийт хэдэн баатар гарсан бэ? Их сайн. 6 баатар гарсан байна. Энэ үлгэрт 6 баатар гарсан байна. За бүгдээрээ тэгвэл өнөөдрийн хичээлээр 10-ийн дотор тоог нэмэгдүүлж сурцгаая. За тэгэхээр багш нь өвгнийг нэг хавтангаар орлуулсан. Мөн эмгэнийг нэг хавтангаар, охиныг нэг хавтангаар, нохойг нэг хавтангаар тулгуурласан, муурыг нэг хавтангаар, хулганыг нэг хавтангаар тулгуурласан. За эдгээр хамтад маань бүгдээрээ нэрээ нэмэгдээд байгаа учраас багш нь нэмэлт тэмдгийг тавьсан. За нэмэлт тэмдэг тавьсан. Нийт хэдэн хавтан болсон бэлээ? 6 хавтан болсон. Нийт 6 хавтан болсон. За багш нь хавтангаа цифрээр илэрхийлсэн. Нэг хавтан учраас нэгийн тоо. Мөн нэг хавтан учраас нэгийн тоо. Нэгийн тоо, нэг хавтан, нэгийн цифрийг илэрхийлнэ. Нэг хавтан, нэгийн
илэрхийлнэ. Нэг хавтан нэгийн тоог илэрхийлнэ. За мөн нэмэгдэж байгаа учраас өгш нь нэмэх тэмдэг тавина. Нэмэх тэмдэг тавина. Нийт тэнцүү 6. Өөрөөр хэлбэл энэ үлгэр 6 баатартай. За тэгвэл энэ үлгэрт хэдэн хүн гарсан бэ? Өөзөөтэй 3 хүн гарсан. Хэдэн амьтан гарсан бэ? 3 амьтан гарсан. За 3. Нийлээд 6 үлгэрийн баатар болсон. За тэгвэл нэмэгдэж байгаа учраас эхний гишүүнийг 1-р нэмэгдэхүүн гэнэ. 2 дахь гишүүнийг 2-р нэмэгдэхүүн гэнэ. Нэмээд гарсан хариуг нь нийлбэр гэнэ. За миний хүүхдүүд сайтар анхаараад дэвтэрдээ тэмдэглээ аваарай. За бүгдээрээ 10-ын дотор нэмж сурцгаая. За багштайгаа хамтраад бодцгаая. За 5 дээр нэмдэг нь 2 тэнцүү хэд вүлээ? Ихсэн 7. За тэгвэл 5 дээр нэмдэг нь 1, нэмдэг нь 2. Хэд гарах вэ хүүхдүүд? 8. За яагаад вэ? 5 дээр 1-ийг нэмээд 6. 6 дээр 2-ыг нэмээд 8. За дараагийн бодлого. 6 дээр нэмдэг нь 3. Тэнцүү хэдвлээ? За их сайн байна. 9. За дараагийн даалгаврыг миний хүүхдүүд бие дааж гүйцэтгэх нь багшийнхаа тайлбарлахыг сайтар анхаараарай. За эхний бодлого. 2 ус үзэн дээр 1 ус үзэн нэмээд ахаад 1 ус үзэн нэмээд 4 ус үзэн болсон байна. За 2 ус үзмийг 2-ын цифрээр илэрхийлсэн, 1 ус үзмийг 1-ийн цифрээр, 1 ус үзмийг 1-ийн цифрээр нэмэгдэж байгаа учраас багш нь нэмэлт тэмдэг тавьсан. Нийт 4 усан үзэн учраас 4-ийн цифрээр илэрхийлж байна. За дараагийн бодлогуудыг миний хүүхдүүд жимснүүдээ сайтар ажиглаж байгаа. Энэ доотлын бодлогыг батна. За энэ нэг банан байгаа учраас хэдийн цифр тавих вэ? Дээр нь нэмээд ахаад 1 банан учраас хэдийн цифр тавих уу? Ахаад 2 банан учраас хэдийн цифр тавих уу? Нийт хэдэн банан болсон? Энд хэдийн цифрээ тавих уу? За тэгээд энэ жимснүүдээ миний хүүхдүүдийн дандаа дуртай жимснүүд байгаа. Жимснүүдээ сайтар ажиглаж байгаад доотлын илэрхийлийг батна. За бүгдээрээ анхааралтай сайхан хийгээд зургаа сайтар харж байгаад үйлдэлээ гүйцэтгээ багштай үзүүлье. За дараагийн бодлого. Бүгдээрээ нэг сайхан өгүүлбэртэй бодлого утасцгаая. Эхлээд мотон дээр 4 балжмар суужсэн. Түүн дээр 5 балжмар нисэж ирсэн. Нийт хэдэн балжмар болсон бэ? Ихсэн. 4 дээр нэмэх нь 5. Тэнцүү модон дээр 9 балжмар суусан. За. Өнөөдрийнхээ хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. За багш нь өнөөдөр хичээл эхлэхийн өмнө ямар үлгэр сонсголоо? Ихсэн. Манжин үлгэр сонсгоо. За тэгвэл багш нь манжин үлгэрийн ямар баатар нь байна бэ? Ихсэн охин. Тэгвэл охин энэ үлгэрийн хэд дэх баатар нь вэ? Ихсэн 3 дахь баатар.
үлгэрийн хэддэх баатар нь вэ? Уйлсан 4 дахь баатар нь. За бүгдээрээ багштайгаа хамтраад нохойг дуудъя. За багштайгаа хамтраад дуулцгаая. Нохой нохой ирээрээ маш том манжин байна. Татти хүчили маш том манжин байна. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.